ер нь одоо макро эдийн засгийн талаас бол маш одоо ийм сорилттой жил болох нэ гэсэн ийм мессежийг бол олон улсын байгууллагууд за дээрээс нь бас Монгол банк бусад эдийн засгч нар бол анхааруулж байна. Санхүүгийн зах зээлийн хувьд та бүхэн ямар төсөөлөлтөй байгаа бол за ялангуяа одоо хөрөнгөний зах зээл дээр те бүтээгдэхүүнүүд хэр идэвхтэй байх бол ямар сорилтууд хаанаас гарч ирэх бол. За юуны өмнө та бүхнийг одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. За ер нь бол энэ 25 он, 26 он бас томоохон хүндхэн тийм сорилтуудтай тулгарх ийм одоо нөхцөл байдал бол гарч ирж байна. За үүнтэй холбоотой бол манайх энэ хөрөнгөний зах зээл, ялангуяа санхүүгийн зах зээл дээр бол сүүлийн жилүүдэд ерөнхийдөө дэд өсөлтүүд үүслээ. Шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ үйлчилгээнүүд, за шинэ төрлийн санхүүгийн хэрэгслүүд бол нэлээдгүй гарсан. Өнгөрсөн жилийн тухайд бол хөрөнгөний зах зээл дээр, хөрөнгөний бирж дээр тухайлбал нийтдээ 1.5 их нийт өргөний арилжаа хийгдсэн байна. За компаниудын бондууд, шинэ хувьцаанууд, за хөрөнгөөр баталгаажсан үнцаас, за хөрөнгө оруулалтын сангийн нэг чирхүүд, за юуны орон нутгийн бонд зэрэг юм шинэ бүтээгдэхүүнүүд гарсан юм жижигдүүд бол байсан. За бидэд бол одоо энэ 25, 26 онуудад бол мэдээж одоо энэ хөрөнгөний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бол гаргахад бодлогоор дэмжиж, зохицуулалтын бодлогоор дэмжиж бол ажиллана. Энэ дотроо бол илүү тийм бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлээр ийм бүтээгдэхүүнүүд бол ажиллана. Ялангуяа бидэд бол энэ бондын зах зээлийг, компани бондын зах зээлийг өөрөөр хэлбэл компаниуд санхүүжилтийн их үүсвэрээ одоо үндсэндээ зээлээр шийдэж байгаа ийм л одоо бизнесийн загвар явж байна шүү дээ Монгол те. Тэгэхээр энийг илүү тэр хөрөнгөний зах зээл дээрсэн санхүүжилт татах компани бондын зах зээлийг бол илүү дараагийн шатанд гаргах, хөгжүүлэх энэ чиглэлээр бол хэд хэдэн ажлууд төлөвлөж байна. Тэгэхээр үүнээс одоо дурдах юм бол ялангуяа дотоодын томоохон одоо аж ахуй нэгжүүд одоо бидний нэрлэж занснаар бол топ 100 компани гэж нэрлэдэг те. Тэгэхээр энэ топ 100 зэрэглэлийн одоо томоохон юм компаниуд бол богино хугацааны, дунд хугацааны одоо тэр бондуудыг маш хурдан шуурхай зах зээл дээрээс гаргадаг. Тэгээд нөгөө шууд хөрөнгө оруулалт дундын одоо ялангуяа дундын мэргэжлийн санхүүгийн зуучлалгаар шууд хөрөнгө оруулагч нарт тэргээ санал болгодог. Тэгээд тодорхой хугацаанд тэрийгэ буцаагаад одоо төлдөг. Ялангуяа нөгөө бизнес эрхлэгч нарт нөгөө төлбөрийн дарамт нь өөрөө багтаа тий. Ийм хэлбэрийн бондын одоо бүтээгдэхүүнүүд бол гаргахад бол онцгой анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр ч холбогдох өөрийнхөө одоо бондын бүртгэлийн зохицуулалтын журмуудаа бол нэлээдгүй. Ялангуяа том одоо дунд зэрэглэлийн компаниуд дээр бол бондын шаардлагуудаа бол нэлээд багасгаж ийм зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулж байна. Тэгэхээр энэ хүрээнд бол бид бүхэн энэ сүүлийн жилүүдэд бол ялангуяа энэ биржийн болон биржийн бус зах зээл дээр компаниудын бондууд бол нэлээд арилжаал гэж байгаа. Энийг бол одоо бид бүхэн 2-3 дахин нэмэгдүүлэх. Тэгээ ингэснээрээ одоо бизнес эрхлэгч нар санхүүжилтийн шинэ боломж тэгээ урт дунд хугацааны санхүүжилт өртөг багтай ийм боломжийг л гаргахын төлөө нэлээдгүй одоо зорж ажиллана. За сая сүүлд одоо Монгол банк хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгээд хэвлэлийн бага хурал дээр буюу бодлогын үгэн шийдвэр дээр өр орлогын харьцаа өөрөлдөх юм бол хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг нэмэгдүүлж одоо чангатгсан байж байгаа. Тэгэхээр банкнаас олгож байгаа зээл нөгөө талдаа банк усаас олгож байгаа хэрэглээний зээл буюу автомашины зээл дээр түлхүү одоо энэ ижилхэн зохицуулалт мөрдөө гэдэг ийм зөвлөмжийг Монгол банк бас өгсөн юм байна. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд яг өөрсдийнхөө одоо зохицуулалттай байгууллагуудын хүрээнд энэ одоо журам дээр ямар хөө байдлаар хамтарч ажиллах боломжтой гэж харж байна. Энэ одоо зөвлөмж дээр. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 1 сарын 1-ээс энэ банк санхүүгийн байгууллагуудын одоо финтек зээл тийм ээ аппликейшны финтек зээлүүд дээр бол өр орлогын харьцаа буюу одоо тухайн одоо зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцсэн ийм бүтээгдэхүүнийг бол хэрэгжүүлж эхэлсэн. 23 оны 1 сарын 1-ээс өөрөөр хэлбэл энэ дээр финтек зээл дээр өр орлогын харьцааг 70-30 гэдэг ийм харьцаа тогтоогод үндсэндээ 2 жил орчим хэрэгжүүлсэн. За ингээд явхад бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бид бүхэн мэдж байгаа ерөнхийдөө энэ зээлийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн. Ялангуяа энэ банк санхүүгийн бичил санхүүгийн байгууллагууд дээрх зээлийн хэмжээ бол нэмэгдсэн. За автомашины гэдэг юм уу тийм ээ ийм зээлийн хэмжээ нэмэгдсэн. Энэ бол өөрөө нэг эдийн засаг өөрөө масар хэмжээр томорсон тийм ээ. Тэлэлттэй холбоотой энэ зээлүүд бол нэмэгдсэн. Тэгээд үүнтэй холбоотой санхүүгийн зохицуулах хорон сая 1 сарын 1-ээс өр орлогын харьцааг зөвхөн финтек зээл дээр биш
бүх одоо уламжлалт зээл дээр хэрэглээний зээл дээр зөвхөн хэрэглээний зээл дээр өр орлогын харьцааг 70-30 байхаар тогтоож ингээ мөрдүүлж явж байгаа юм. Тэгээд энэ одоо хэрэгжилтийг шийдвэр хэрэгжилтийг бид нар бол хангаад ингээ ажиллаж байгаа. Гэтэл бол одоо Монгол банкны мөнгөний бодлогын орооноос сая 3 сарын 7-ны өдөр тийм ээ 7-ны өдөр бол мөнгөний бодлогоо бол нэлээд хатуурууллаа. 2 нэгжээр нэмэгдүүллээ 12 болголоо. Дээрээс нь бол яг өмнө нь Монгол банкн дээр хэрэглээний зээлийг банкудад бол нэг 60 55 45 гэсэн харьцаа ингээд тогтоогод явж исэн. За тэгтэл сая бол ерөнхийдөө хэрэглээний зээлийг банкуд дээр 50 байхаар нэлээд тийм чангарууллаа. Өөрөөр хэлбэл энэ Монгол банкны мөнгөний бодлогын одоо шийдвэртэй нийцтэй байдлаар өөрөөр хэрэглээний зээлийг нэлээд хязгаарласан. Хэрэглээний зээл бол өөрөө дандаа нөгөө тодорхой юу гэдгийг хэрэглээг дэмжсэн. За импортыг өдөөсөн ийм төрлийн зээлүүд байдаг учраас энэ хэлбэрийн зээлүүдээр л ийм бодлогын өөрчлөлт хийсэн. Тэгээ санхүүгийн зохицуулах хорооноос бол холбогдох юм судалгаанууд бол хийгдэж байна. Өнгөрсөн 2 дахь өдөр санхүүгийн доктортой байдлын зөвлөл оролцсон. Санхүүгийн доктортой байдлын зөвлөл дээр бол санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ одоо ялангуяа банк санхүүгийн байгууллагуудын хэрэглээний зээл дээр тавих өр орлогын харьцааг бол бид бүхэн одоо шинжлэх тийм саналуудаа бол танилцуулсан. Санхүүгийн доктортой байдлын зөвлөл дээр бол нэлээд одоо дэмжсэн байж байгаа. За нөгөө талаас бол энэ банкуудын банк санхүүгийн байгууллагуудын одоо нийт хэрэглээний зээлийн ер нь бол нэг 50 гаруй 60 орчим хувь нь бол хэрэглээний зээл байдаг банк санхүүгийн байгууллагууд дээр. Тэгэхээр энэ 60 орчим хувь хэрэглээний зээлийн нэг 27 орчим хувь нь одоо автомашин барьцаалсан ийм зээл аваад байгаа. Гэхдээ автомашин барьцаалсан зээл нь бол 2 хэлбэрээр явагдав. Тухайлбал одоо нэг нь бол иргэд өөрийнхөө одоо унжаа машина барьцаалаад зээл авдаг. Нөгөө хэлбэр нь бол нөгөө машиныг худалдаж авахдаа банк санхүүгийн байгууллагаас зээл авч өөрөөр хэлбэл нөгөө худалдаж авахдаа зээл авдаг гэсэн үг тийм ээ. Ийм 2 хэлбэрээр бол явдаг. Тэгэхээр бид бүхэн бол ялангуяа энэ машины зээл дээр бол хуучин бол одоо бид нар бол юу өр орлогын харьцаа энэ дээр бол урьдчилгаа төлбөрийн харьцаа тавьдаг байсан. Тийм учраас банк санхүүгийн байгууллагууд бол машин одоо худалдахдаа одоо урьдчилгаа төлбөрийг бол нэлээд бага юу гэдэг 10% ч гэдэг юм уу те 15%-аар аваад үлдсэн дээр нь зээл болгоод явдаг байсан. Бид бүхэн бол энийг одоо автомашины зээлэн дээр урьдчилгаа төлбөрийг 30-аас доош хувийг төлүүлж ийж үлдсэн 70 хүртэл дээр нь зээл болгох ийм зохистой харьцааг одоо өр орлогын харьцаа юуг барьцаа хөрөнгө үнэлгээний харьцаа зээлийн харьцааг бол ингэж тогтоож мөрдүүлж байгаа. За тэгээд өнөөдрөөс бол санхүүгийн зохицуулах хорооны хуралд нь одоо энэ хурлаар бол бид бүхэн энэ миний саяны ярьсан энэ банк санхүүгийн байгууллагуудын өр орлогын харьцаан дээр одоо тодорхой чангаруулсан ийм зохицуултын өөрчлөлтүүд оруулах гэж байна. Энэ өөрчлөлтөөр бол ерөнхийдөө бид бүхэн 60-40 гэсэн өр орлогын харьцаа тавьж өгч байгаа. 60-40 гэсэн өр орлогын харьцаа тавьж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 10 одоо хувиар чангаруулж байгаа гэсэн үг. Энэ бол өөрөө энэ Монгол улсын одоо мөнгөний бодлоготойгоо нийцтэй хэлбэрээр хэрэглээний зээлийг нэлээд хязгаарласан, тийм ээ хязгаарласан. За тэг ялангуяа энэ машины одоо зээл, машин барьцаалсан гэдэг нь машин худалдаж авах зориулсан энэ зээлүүдийг бол нэлээд тийм хязгаарлах зохицуултын бодлого бол ингээд батлагдаад хэрэгжээд ирнэ явна. Тэгээ энэ бодлогын үр дүнд бол одоо хэрэглээний зээл дээр их дарамт үүсээд байгаа тийм ээ. Бичил санхүүгийн байгууллага, банк санхүүгийн байгууллага хэрэглээний зээл дээр үүсээд байгаа энэ асуудлуудыг бол нэлээд цэгцлэх ийм асуудлууд бол байна. Бичил санхүүгийн байгууллагууд дээр ямар бодлогын одоо зохицуултууд, өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байна? Ер нь бол энэ хөдөө орон нутаг, алслагдмал бүс нутагт ялангуяа энэ Монгол улсын энэ 330 орчим сумуудад тий санхүүгийн үйлчилгээний хүртээ хэмж өндөр өртөгтэй, олдцмуутай, ялангуяа энэ шаардлага шалгуурыг хангахгүй юм байдал бол нийтлэг байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд бол ялангуяа энэ олон улсад нэлээд өндөр өгсөн энэ кредит юнион буюу одоо санхүүгийн оршуудууд тийм ээ санхүүгийн оршуудуудыг яг орон нутгийн тэр онцлогт нийцсэн хэлбэрээр одоо үүсгэн байгуулах энэ бол зайлшгүй шаардлага гэж бид харж байгаа. Манайд бол яг 2011 онд бол хадгалан зээлийн хоршооны хууль бол батлагдаад өнөөдөр Монгол улс нэг 170 гаруй хадгалан зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд эдгээрийн бол нэг 50 гаруй хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бид хүн бол цаашид энэ хадгалан зээлийн хоршоо гэж нэрлэдэг одоо энэ бүтцийг бичил санхүүгийн одоо хамгийн анхан шатны нэгжийг бол эдгээр ч мөрөө хамтын удирдлагатай зөвхөн гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг, гишүүдтэй санхүүгийн наад захын хэрэгцээг хангадаг. За түүнээс гадна соёлын нийгмийн бусад хэрэгцээг нь хангадаг.
тэгээ хамтарч удирддаг, нэг хүнээс хамааралгүй гишүүн болгоо нэг саналын эрэхтэй оролцдог ийм одоо ардчилсан гэдэг юм уу? Удирдлагатай, хамтын хяналттай ийм бүтцийг л орон нутгуудад илүү төлөв хөгжүүлэх. Энэний тулд бид бүхэн энэ санхүүгийн оршооны тухай хуулийн төслийг бол боловсруулсан байна. Тэгэхээр энэ хуулийн төслөө бол бид бүхэн одоо улсын их хурлын нэр хүчийг гишүүдэд танилцуулж байна. Тэгээд энэ дээр бол бид нэр энэ санхүүгийн оршооныг үүсгэснээр орон нутаг зөвхөн ерөөсөө орон нутагт ялангуяа сумуудад сумын одоо нийт идэвхтэй хүн амын одоо магадгүй 40-50% тэр санхүүгийн оршооны гишүүн болоод тодорхой хоримтлуулаад тэндээ хоримтлуулсгээд санхүүгийн хэрэгцээг нь хангадаг ийм байдлаар явбал их одоо үр дүнтэй ийм санхүүгийн анхан шатны. Гэхдээ энэ бол ашигын төлөө биш ийм институт. Ялангуяа одоо шинэ Америкийн нэгдсэн улс, Канада зэрэг орнууд бол нийт идэвхтэй хүн амын 40% нь энэ санхүүгийн оршооныхон гишүүн багтдаг. Тэгээд хамгийн гол нь тэр орон нутагтаа хоримтлал үүсгээд орон нутагтаа өгөөж нь гардаг, орон нутагтаа үлддэг. Тэгээ орон нутгийнхаа иргэдийн одоо амьдралыг дэмждэг. Өнөөдөр яг үнэндээ бол одоо орон нутгийн иргэдийн амьдралын чанар энэ Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарын ялгаа бол асар өндөр шүү дээ, тийм ээ. Тэгээд үйлчлэгээ, бүтээгдэхүүн үйлчлэгээ, санхүүгийн үйлчлэгээ авч байгаа юм. Тэгэхээр бол ялангуяа манай дээр бол энэ санхүүгийн орон нутгуудад тийм ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн оршоог бол илүү дараагийн түвшинд нэг олон улсын түвшинд хөгжүүлэхэд бол санхүүгийн зохицуулахаар нэлээд идэвхтэй хууль тогтоомжийг сайжруулах энэ чиглэлээр идэвхтэй манлайж ажиллана гэж үзэж байна.